Маркус Аврелиус хааны Бодрол номын хураангуй. Зохиогч Робин Хомер, орчуулсан Очротын Отгон баяр. Өмнөх үг. Ромын эзэн хаан Маркус Аврелиус хааны Бодрол номын хураангуй хувилбарыг та бүхэнд хүргэж байна. Хааны Бодрол ном нь 19 жил төр барих үедээ тэрээр өөртөөс нь ухаарлуудаа буулгадаг ноорог дэвтэр байваа. Номонд зарим санаануудыг дахин давтагдсан байдгаас үзэхэд түүний толгойд ижил төстэй санаанууд өөр цаг үед орж ирж байсныг илэрхийлэл болов. Тиймээс хааны Бодрол номын гол санааг ойлгоход яригтай байж мэдэх тул уг номын гол санаануудыг ойлгоход илүү хялбар болох зорилгоор сэрүүлэн хураангуйллаа. Хааны Бодрол ном нь зохиогчийн амьдралын философи, амар тайван амьрлангуй амьдрахад хэрэг болох сэтгэлгээ бодлын арга барилуудын нэгдэл гэж хэлж болно. Тэрээр агуу Ромын эзэнт хүрнийг хэрэгэн мандалд хөтлөх замдаа сайн хаан, сайн хүн байхыг ямагт ирмэлзэж ирсэн бөгөөд тус зорилгоо хэрхэн биелүүлэх арга замыг өөртөө үе сануулах зорилгоор энэ тэмдэглэлийг хөтлөжээ. Би түүний номноос гол санаануудыг нь төвж авч эмх цэгцэнд оруулсан бөгөөд зохиогчийн санааг дэврүүлж хачирлж өчгөхөд ихэд хичээлээ. Мэдээж 50,000 нүхтэй номыг хураангуйлж 4,000 нүхтэй болгосноор зохиогчийн гаргасан нарийн үчгээс зарим нь алдагдаж уран яруу найрагдлын ихэнх нүгөө болоход хөргөв. Хэрв уншигч та тус номын их хувилбарыг англи орчуулгуудыг уншиж үзхийг хүсвэл Грегори Хейсийн орчуулгыг миний зүгээс санал болгож байна. За ингээд үндсэн ном руугаа оръё.